Сахар багтаа эрүүл амттан хамтдаа хийж үзцгээе. Би баунтид амар дуртай. Гэхдээ баунти бүр маш чигэрлэг байдаг учраас гэртээ яаж жоохон эрүүл аргаар хийж болох уу гэж бодоод инхүү туршиж үзлээ. Бидэнд хамгийн эхлээд коксны нунтаг байх хэрэгтэй. Зурамгаа барьцалсан болгохын тулд дээрээс нь чихртээ тарыг хийж өгсөн байгаа. Мөн илүү гоё чихэрлэг амттай болгохын тулд дээрээс нь 1-2 хаалны албах зүгийн балхины хувьд бол ингээл болоо. Тэгээ дээрээс нь сайхан дараад бийжүүлээд хөлдөө 2-3 орц ашиглаж байгаа учраас мэдээж яриг амтны хувьд бол яг баунти шиг болохгүй. Хүүхдэд ч юм уу эсвэл нэг тийм гоё амттан идээд торхоогоо дармаар байгаа үед бол айгүй гоё санагдсан. Өөр нялуу идмээр байгаа хүн бах юм бол дээрэс нь молко тэгээд ванильны сироп бас хийж өгөх юм бол гоё амттай болох юм шиг мэдрэгдсэн. Нэгэнт гэртээ гоё ирүүлэр гэж байгаа учраас какаоны агуулмж өндөртэй хаш шоколад ашигласан байгаа. Хөлтүүд бидснийхаа дараа ийм болно. Тэгээд дурынхаа хэлбэрээрээ хэрчээд шоколадандаа өнхрүүлж болно. Эсвэл дээрээс нь асгаж болно. Би туршилтаар хийж үзсэн учраас жоохон декорэшн мух бол илүү цэцтэй хийх бол ер нь хүлцэн байгаа кокосын дээрээ шууд шоколадаа асгачаад хөлдөөчмөр юм билээ. Нэг гоё ирүүлээ мэдийхэр ерөөсөө олддггүй. Тэгээд